Хаанаас эхэлдэг вүлээ? Баярлаа бурхан минь ээ гэж эхэлж байгаа шүү дээ юм уу? Магадгүй тэр өдрийг хичнээн их үр төлөх хэрэгтэй ч гэдэм юм. Санхүүгийн ямар ч их дарамт байсан. Магадгүй тэр өдөр имчилгээнд орох хэрэгтэй байсан жаж болно. Хагалгаанд орох ч гэдэг юм бүүмэд. Тэгтэл бид нар босоод юу хэлэхдээ эзэн минь баярлаа гэх юм уу? Бурхан минь баярлаа. Шинэ өдөр өгсөнд баярлаа. Шинэ боломж олгож аваад баярлаа гэж. Тэгээд талархах гэдэг бол бидний хувьд бол маш чухал юм. Ялангуяа Христ итгэж хүмүүсийн хувьд бид нар зөвхөн амьдралдаа талархахын зэрэгцээ бид нар бие биенийхэн төлөө бас талархах хэрэгтэй байдаг. Яг л бурхан хүнийг ганцаараа байх нь сайн бишээ гэж хэлсэн байгаа. Адамыг бүтээсний дараа та нар санаж байгаа бол тэгээд эзэн гэр бүлийг бий болгосон байгаа. Хаваах тийм үү? Адам хаваах хоёр гэр бүл болсон байдаг. Тэгэхээр бурханы бүтээсэн бүтээл нь бүгд сайн байсан бөгөөд харин Библиэд өгүүлэхдээ бүр онцгойлж нэн сайн гэж бүр онцгой сайн гэсэн зүйлийг бурхан хүн дээр хэлсэн байдаг. Тийм учраас хажууд байгаа хүндээ хандж хэлэхгүй та бол онцгой сайн шүү гэж. Амен. Амен. Та бол онцгой сайн шүү гэж. Та бодож магадгүй яа энэ хүн ч намайг мэдэхгүй л байна дөө гэж тийм үү. Ер нь бол бид нар өөрсдөө бол хамгийн сайн мэддэг л дээ. Өөрсдийнхээ сайн талыг, муу талыг, алдаа оноогоо. Гэхдээ ер нь бид нар нэг үгэлхэд заримдаа тэнцвэртэй хардггүй шүү дээ тийм үү. Нэг бол сайнаа ингээд ер нь бодоод байдаг байгаа. Би ч их сайн л хүн байгаа юм да гэж ингээд бодтол. Ерөөсө муу дээр нэг ач холбогдол өгөхгүй даас. Би бол сайн гэж бодоод. А зарим хүмүүс болохоор эсрэгээр муу дээр л ач холбогдол өгвөл би муу л гэлээдэг байгаа. Өстө над чиг арчаагүй л гэдэг байгаа. Гэтэ энэ хоёрыг ер нь авчираад нийлүүлээд ер нь тэнцүү харах хэрэгтэй. Бид нар сайн зүйл байгаа, муу зүйл байгаа. Тэгээ бид нар зарим хүмүүсийн ухаан санаанд нь одоо ороогүй зүйлсийг зарим нь үлдсэн байгаа тийм үү хийцэн байдаг. А заримдаа бид нар хичнээн сайн гэж бодсон зүйлээ ч хийж чадахгүй, хийх зориггүй амьдрал үеж байдаг. Аль нь ч байсан гэсэн нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бурхан биднийг үнэхээр сайнаар бүтээсэн. Бид бол Бурханы гайхамшигтай бүтээл. Бурхан биднийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн гэсэн байдаг. Тийм учраас бид нар маш үнцэнтэй, хүний хувьд бид нар үнцэнтэй. Энэ дэлхий дээр тантай зөөрлүүлж болох ямар ч ан амтан байхгүй. Улаан номонд орсон өчнөө ан амтан байдаг. Гэхдээ та бол аль хэзээний Бурханы улаан номонд орсон тийм үү? Яг бол Бурхан таныг аврахын тулд өөрөө энэ дэлхий дээр ирсэн юм аа. Халелуя. Өөрөө энэ дэлхий дээр ирсэн. Есүс Христ өөрөө энэ дэлхий дээр ирсэн. Есүс Христ энэ дэлхий дээр бидний тэр нүглийг, бидний шийтгэлийг өөртөө үүрсэн. Яагаад бид нар ийм үнцэнтэй учраас. Тийм гайхалтай үнцэнтэй хүмүүсийн цугласан байна бүгдээрээ. Тэгээ та нарт хандаж хэлэх хоёр зар байна номлын өмнө. Тэгээд тэрийг сонсчод хэдүүлээ хамтдаа үргэлжлүүлээд эзний үгийг сонсголно. Нэгдүгээрт Библийн сургууль. Библийн сургуулийн шинэ эсэлд явж байгаа. Та нар сая зар сонссон байгаа. Би дахин жоохон буст хийх гэдэг байхгүй юм уу? Юу гэхээр энэ маш чухал гэдгийг та нар ойлгож байгаа баг. Манай энд Библийн сургууль сурсан хүмүүс гараа өрөхгүй 1 жил юм уу 2 жил янз бүрийн байдлаар сурсан хүмүүс байна уу? За байна. Олон хүмүүс сурсан байна. Баярлалаа. Тэгээ Библийн сургууль маань манай Амин гол Библийн сургууль маань Азийн теологи холбооноор магадлал итгэмжлэгсэн сургууль шүү дээ юм уу? Тэгээ бид нэр бакалаврын анги хүртэл 3.5 жилээр төгсөж байгаа. Тэгээ Библийн сургууль та бүхнийг урьж байна, би урайлж байна. Зарим нь чинь бүр ятгаж байна. Тэгээд ятгуулж байгаа нь өөрөө мэдэх байхаа заяа. Ороороо, сураараа. Орой ангид дээр сураараа, өдрийн ангид ор сураараа. Магадгүй таны зарим чинь 12 дугаар ингээд төгс хүүхдүүдтэй байж болох юм. 12-аад төгсөж байгаа залуучууд бас энд байж болох юм. За одоо тийм сургууль дор, ийм сургууль дор гэж. Мэдээж хүн болгоны хүсэл мөрөөдөл гайхамшигтай зүйлийг ирээдүйд харж байгаа, мөрөөд төлөвлөж байгаа, залбирж байгаа. Гэхдээ бас би залуучуудаа уриалахад эхнээс нь Библийн сургууль сураараа. Библийн сургууль 1 жил энэ төр сертификатын гэрчлэгээний ангид сураараа. Эзнийг таньж мэдэрэй. Энд чинь таны амьдралын ирээдүйн маш олон жилийн чинь бас чухал суурь болох болно шүү. Библийн сургууль сураараа. Амен. Тэгээд мэдээж би зөвхөн залуучдаа уриалж байгаа юм биш. Манай Библийн сургууль бол ерөнхийдөө 18-аас 100 хүртэлх насны хүмүүсийг авдаг байгаа. Та ирж чадаж, бичиж чадаж, сонсч чадчихл байгаа бол ер нь Библийн сургууль сурах боломжтой байгаа. Тэгвчээс та бүхнийг уриалж гэн, ятгаж гэн ирээ суралцаарай. За дараагийн нэг зүйл юу гэхээр Израилийн аяллыг та нар санаж байгаа. Өнгөрсөн 2 бүтэн зэвтэр зарлаад байгаа шүү дээ Израилийн аялал гэдэг. Тэгээ бид нар Египт, Йордан, Израиль гэсэн 3 улсыг дамсан аялал байгаа. 2027 оны 11 сарын 11-ээс 25-ны хооронд байгаа. Тэгээ таны зарим болж магадгүй тэр хаан байсан одоо 18 сарын дараа гэсэн үг байхгүй юу? Тэр хүртэл юу ч болоод бүртгүүлчдэг дээшээ явчих юм билүү гэдэг юм уу? Дээшээ явбал бүр сайн газар очиж штеп юм уу? Халелуя. Амен. Тэгээ би
энийг яагаад бид нар ийм олон сарын өмнөөс бүхэл 18 сарын өмнөөс бид зарлаад байгаа вэ гэхээр нэгдүгээр эрт төлөвлөж байгаа, хоёрдугаар хүмүүсээ мөнгө цуглуулах боломжийг олгох гэдэг байгаа. Тэгэхээр бид нар манай сүмийн долларын дансан дээр яг энэ мөнгөө цуглуулах хүсэлтэй хүмүүсийн мөнгийг хурааж авах боломжтой байгаа. Тэгэхээр амьд сүмийн долларын данс байгаа. Тэгэхээр тэр холбогдсон хүмүүс тэр дансны дугаарыг бид нар өгөх юм байна. Тэгэхээр яг бүртгүүлээд холбогдоод би яг мөнгөө цуглуулъя гэж байгаа хүмүүс. Тэгээд бидний саяны нэг тооцоогоор нэг хүний нэг $170 ч илүү $150 ч илүү ингээд сардаа хийгээд яваад их юм бол ер нь тэр хавцаа болохоор байгаа. Энэ бага мөнгө биш та хэрвээ танаас санаж бол $3,000 тухай ярьж байгаа. Замын зардал ороогүй. Гэхдээ энийг бид нэр энэ үеийн одоо энэ мөнгийг бид нэр зарцуулж байгаа энэ тэр тухайн үе бол маш түүхэн бөгөөд Библийн маш чухал ач холбогдолтой газруудаар бид нэр аялаж бас Бурхныг үгийг сонсох, хамтдаа нөхөрлөх, эзэн Есүсийн өөрийн биеэрээ алхаж исэн, явж исэн газруудаар, амарж исэн газруудаар амарж явах энэ түүхэн аялал байгаа, Библийн аялал байгаа шүү. Тэгэд Египтийн боолчлоос Израильчууд гарч явсан хэрхэн Синай уул, тийм үү, улаан тэнгисийг гаталж бүх тэр гайхамшигтай түүхэн газрууд байгаа. Бид нар анх удаа зохион байгуулж байгаа манай сүмийн хувьд. Тийм учраас та нарыг үнэхээр уриалж байна, энд оролцоорой. Тэгээд $3,000 гэр бүлээр явахаар $6,000 болж байгаа маш их мөнгө ойлгож байгаа. Гэхдээ залбираарай. Тэгээд итгэлийн алхам хийгээрэй. Тэгээд та бүртгүүлээд хэрвээ би үнэхээр энэ дээр би ингээ өөрийнхөө мөнгийг цуглуулмаар нэг юм бол та нар тухайн тэр дансыг аваад тэр долларын дансанд доллараар байршуулад тэ одоо бага багаар мөнгө цуглуулад овг нэрээ өгөөл эргэсийн дугаартад мөнгө хадгалаад гэсэн шүү дээ юм уу. Дараа нь яг тэндээс чинь бид нар мөнгөний шууд ёрлоо тэр аялын компани руу шилжүүлээд хэдүүлээ аялнаа. Бүгд тэр хажууд гонд хэлэхгүй. Энэ түүхэн аялал шүү. Тэгээ энэ аялал амжилттай зохион байгуулагдсан бол бид нар дараа нь Туркийн аялал байна. Израиль бид нар визгүй штэ санаж байгаа. Туркт бас бид нар визгүй байхгүй юм. Тэгэхээр бид нар визгүй газрууд хамгийн гайхалтай газрууд байгаа штэ. Туркт бас шинэ гэрээний маш олон гайхамшигтай түүхэн газрууд байгаа. Бид нар тэр 7 одоо элчил номдор гардаг 7 хотоор 7 чуулган байсан тэр 7 хотуудаар явж аялах тэр Илч Паулын өөрөө алхаж номлож исэн газруудаар явах бас их боломжтой газрууд байгаа. Тэгэхээр Турк аялыг мэдээж Израилийн аялын зохион байгуулсны дараа их юм. Турк аялал арай хямдхан болж байгаа. Яг өнөөдрийн тооцоогоор бол нэг хүний нэг өдрийн нэг $200 орчим байгаа. Энэ Израилийн аялмаар нэг $280 орчим болоод байгаа нэг хүний нэг өдрийн. Тэгээд бидний захиалж байгаа буудал нь болохоор дандаа 3 мөн 4 хоттой буудал байгаа. 5 руу орох гэхээр үн нэмэгдэх гээд байна. Тэгээд та нарын зам чинь 5 хоттой буудалд ормоор байгаа. Тэгээд дараа нь тийм үнэтэй буудал аял зохиож бас болно л доо мэдээж. За тэгээд 3-4 хоттой буудлуудаар аялна байна. Өглөө өдрийн хоол дандаа орсон байна. Энэ бол маш сайн хөтчтэй явах болно. Сайн одоо зохион байгуулалтад аялал болно. Тийм учраас та нэг яраараа бүртгүүлээрэ. Хаа байсан тэр 18 сарын дараа яг маргааш нь гэл болно гэж. Тэгээ манай монголчууд юм тулгаад идэг шүү. Тэгээд бүртгэлийг бол тулахгүй хийлгчээрээ. Окей. Тэгээ нэг бүртгүүлсэн хүмүүс зориулаад яг энэ одоо компани байгаа Christian Journey гэдэг энэ компани үүсгэн байгуулагч ерөнхийлөгч нь нэг зүүмээр нэг уулзалт хийх юм. Аяллыг бас дэглэрэнгүүд танилцуулах юм. Яг очиж байгаа газар бүхний зураг мурагтаа ингээд их гой газруудаар явах шүү. За бид нар дэлхийн одоо 7 гайхамшигын нэг Петрагаар хүртэл орно шүү дээ. Петра мэдгүй Йорданд байдаг. Им элсэн юм хот байдаг байхгүй. Элсэн юм их хавцал дунд их сонирхолтой. Окей. За аялах уу? За аялъя. За бүгдээрээ хамт эзний өглөө анхаарлаа хандуулцгаая. Израильчууд Египтийн боолчлоос гарсныхаа дараа Бурханаас амссан тэр Бурханаас тэдэнд өгсөн амлалтыг хүлээн аваад тэр амлагдсан газар руу явж байгаа тэр түүхийг бид нар ярьж байгаа. Йохошуа ном. Йохошуа номын 9-р бүлгээс өнөөдөр бүгдээр сурах гэж байна. Энэ дээр би 3 зүйлийг би та бүхэнд хэлж өгье. Өнөөдрийн номлол бол ер нь их айтайхан богинохон номлол байгаа. Та нар дуусаад үр хүүхд ачаанаар аваад парк руу яваарай заяа. Окей. Тэр ер нь их түгжрэлтэй байлаа шүү. Тэгээ юм уу сайн тооцоорой заяа. За Йохошуа номын 9-р бүлэг. За би энийг 27 ишлэл байгаа. Би бүгдийг уншихгүйгээр зүгээр та нарт энэ тэр 27-р бүлэг энэ 9-р бүлэг дээр гарч байгаа түүхийг хэлээд өгье. За энэ Гивончуудын тухай гарч байгаа. Гивон гэж энэ хүмүүс энэ үндэстэн болохоор тухайн үед Бурхны одоо Израильч амлсан Канаан нутагт амьдарч ирсэн нэг хэсэг үндэстэн байна. Тэгээд энэ хүмүүс Израилийн тухай сонсоод Израилийг Бурхан хэрхэн удирдсан бэ гэдгийг сонсоод тэдний Бурхан хэрхэн гайхамшиг хийсэн бэ гэдгийг сонсоод мөн Бурхан хэрхэн тэдэнд ялалтуудыг өгсөн бэ гэдгийг сонсоод яасан байна?
Сонсоод үгүй сонсоод харин тийм сонсоод тэдний дотор юм төрсөн байна. Би болсон байна. Яг Рахавтай адилхан. Хэрвээ та нар санаж байвал Ихшо номын 1-р бүлэг дээр Рахавын тухай гардаг тийм үү? Рахав гэж хэн бэлээ? Энэ эмэгтэй тухайн хотынхаа Ирихүү хотын дунд магадгүй хамгийн одоо нэр хүн муу хүмүүсийн нэг байсан байж болох юм. Тэ энэ янхан эмэгтэй Рахав гэж байна тийм үү? Харин Рахав яасан гэж Израильчүүдийн тухай сонсоод Израильчүүдийн тэр бурхан Ява бурхан хийсэн гайхамшигын тухай сонсоод итгэсэн байдаг. Халелуя. Сонсоод итгэсэн байна. Зарим зүйлийг бид нар сонсоод итгэх хэрэгтэй байдаг. Зарим зүйлийг сонсоод харсан ч итгэхгүй байх хэрэгтэй байдаг тийм үү? Өнөөдөр энэ тухай бас өнөөдрийн номлол дээр байгаа юм уу? Тэр Гевончууд яасан гэж яг Рахавтай адилхан сонголт хийсэн байна. Сонссон Израилийн тухай. Тэгээд тэд нар хэрхэн Ирихүү хотыг буулгаж авсныг, хэрхэн Ай хотыг буулгаж авсныг сонссон. Ингээд бурхан хэрхэн Израильчуудтай хамт байгааг сонсоод Гевончууд ямар шийдвэр төрсөн гэж за тэгвэл бүгдээрээ улам хүчтэй зэвсгээ бэлдээ. Эрэхтэн зүгээр цөм зохио гээгүй. Харин тэд нар юу гэсэн гэж эдний бурхан энэ Израильчууд хүчтэй хэнийг ч үлдээхгүй бүгдийг устгах юм байна. Хэдүүлээ амьд гарахын тулд арга олох хэрэгтэй гэсэн байна. Ингээд тэд нар ямар арга олсон гэж тэд нар зайл зохиосон байдаг. Тэд нар өөрсдөө хамгийн хуучин хувц мовцоо өмсөөд, илэгдсэн хувцас өмсөөд тэд нар хөгцөрсөн талхмалах барьж яваад тийм үү. Тэгээд Израильчуудтай уулзсан байгаа тэд нар мөө ядарсан хүмүүсийн дүр төрхөд ороод хөл гараа зөөж ядаад алс холоос явж гэн бид нар алс холоос ирж гэн гэдэг тэд нар худлаа ярьсан байгаа. Тэгээд Израильчууд өрөвдөөд хувцсыг хараад харсандаа итгэсэн байна. Тэд нар юуг нь хүнсийг хараад хүнс бас харсандаа итгэсэн байна. Тэдний ярьсныг сонсондоо итгэсэн байна. Гэтэл тэд нар харсандаа итгэсэн, сонсондоо итгэсэн буруу байсан байгаа. Тийм учраас харах, сонсоход бүр итгэх шаардлагагүй байгаа дагаз. Амен. Зарим нэг ухаантай хүмүүс амен гэж шиг байна. Окей. Ингээд энэ юу болсон гэхээр Израильчууд Яхошуа тэд нартай уулзаад тэд нар хэлсэн байгаа. Бид нар алс солын хүмүүс биднэртэй гэрээ байгуулаач, биднийг хамгаалаач гэсэн байгаа. Тэгээд тэд нар яасан окей, no problem. Sure, we can do that. Тэгээд тэд нар хийсэн байна. Хийгээд гэрээгээ байгуулсны дараа нь тэд нар мэдсэн байдаг. Амлсныхаа дараа. Эдгээр чи манай хөрш Гевончууд байсан биш. Бидний ялах ёстой, эзлэх ёстой тэр хүмүүс байсан. Гэтэл одоо нэг нь гэрээ болсон. Тэгээд тэд нар эзэн бурхныхаа нэрээр амлсан учраас амлалтаа сахиж тэд нэг амьд үлдэхэр шийдсэн байдаг. За энэ түүх бидэнд юу өгүүлж байгаа вэ? Үндсэндээ яг энийг бид нар унших юм бол олон зүйлийг эндээс сурч болно. Олон зүйлийг харж, нэгтэлж харж болно. Харин гэхдээ би өнөөдөр та бүхэн 3 зүйлийг л хэлж юмөр. Нэгдүгээр энэ гарч байгаа түүх бидэнд юу харуулдаг гэхээр заримдаа биднийг унгаагч нь хүчээр биш харин залиар өрөвдөн хүний төрхөөр ирдэг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Яг энэ 3-6 дугаар ишлэлээр байгаа. Би уншия. Харин Яхошуа Ирихүү ба Ай хотыг хэрэгснийг Гевоны иргэд сонсоод Гевоны иргэд яасан байна? Сонсоод заль зохион илч явуулжээ. Илч нар нь илэгдсэн таар дарсны үжирч нөхөгдсөн хуучин арсын хөхүүр зэргийг илчгэндээ ачаад нөхөөстөө илэгдсэн шаага хөлдөө угалж гандаж хуучирсан хувцас биедээ өмсчээ. Хатаж үүрсэн бинг хээрийн хүнс болгож авсан байлаа. Тэгээд Гилгал дэх хуаранд ирээд Яхошуа ба Израильчуудад хандаж бид алс солын нутгаас ирлээ. Манаахантай гэрээ байгуулаач гівэ гэсэн байна. Одоо энэ бас заль зохиосон байна. Гевончууд Израильчуудыг тэд нар яг энэ нөхцөлд ялсан юм а. Гэрээ амлалтыг авж байгаа тэр мөчид Гевончууд Израильчуудыг яасан байх нь? Ялсан байгаад. Тэд нарыг унгаач чадсан байгаад. Тэд нарын зайлмих нь амжилттай бүтсэн байгаад. Тэгээд тэд нар баярлж байна. Мэдээж амьд үлдсэндээ. Бид нар яг болчихлоо. Тэдний зорилго нь юу байсан? Амьд үлдэх байсан. Зорилгоо биелүүлэх нь юу вэ? Ялалт мөн үү? Тэгээд зорилгоо биелүүлсэн. Энд ялалт байсан. Гэхдээ тэд нар зэвсгийн хүчээр ялаагүй. Тэд нар залмихаар ялсан байна. Өнөөдөр ч гэсэн бидний амьдрал яг адилхан. Өнөөгийн энэ амьдрал дээр биднийг хүчирхийлэгч, биднийг хуурж, унгаагч байгаа хүмүүс маань тийм үү? Одоо ерөөсөө бидний эсрэг байгаа хүмүүс нь үргэлж хүч хэргэлдэг юм аа. Үргэлж эрх мэдлийг далаалгадаг юм аа. Бас тэд нар залтай орж ирдэг гэдгийг олох хэрэгтэй. Залмих. Муу Иесус өнөөдөр таныг унгаахын тулд, таныг итгэлээс чинь холдуулахын тулд таныг залилдаг. Энэ бол муу Иесусийн гарамга хийдэг ажил байна. Нэг л удаа. Гү чи эр хүн байж таа найранд 3 дуурайтай 3 татчих эр хүн байна.
хизээж аригчин сүнс таныг аригчин болгоно гэж ирдэг байхгүй. Танд тэгж сонсогдож. Тэм үү? Чамааг аригчин болгоод адгийн амтан болгоно. Үгүй. Харин юу гэдэг гэж? Чи хэр хүн? Чи хизээж аригчин болохгүй. Чи жоохон ууч. Хөөе. Чи бол бие барьж чадна. Чи хөөе. Чи тэр бат шиг тэнэгдэхгүй шүү дээ. Чамайг хараад зүгээр. Тогтооч. Зүгээр ганц тогтооч. Ямар гоё шууд ямар гоё хурдан хомч. Сайн. Дааж ин. Чи дааж шүү дээ. Чи бол аригчин болохгүй. Чи дааж ин. Даах юм байна. Хэдэг уусан 4. Чи 5-ыг бол яачих. Миний ярьж байгаа ойлгож байна уу? Окей. Тэд Гевончууд тэдэнд маш өрөвдөн хүмүүсийн дүрээр ирсэн баг. Ховц хунарн одоо ингээл илэгдсэн, хуучирсан, шаага махаага нөгч мөгсөн. Тэд нар маш хол замыг туусан хүмүүсийн дүрд орсон байдаг. Бүхий сорилт ил байдаггүй. Зарим нь үнэмшилттэй ирдэг. Зарим нь бүр яадаг гэж яг тухайн нөхцөл байдлын дагуу хийхгүй бол яг бүх зүйл нурах гэж байгаа мэд тэр мэдрэмжийг төрүүлдэг. Одоо жишээ нь чамд яг боломж өгөөд байгаа байхгүй юу? Чи зүгээр 5 сая төгрөгч. Тэгэл 5 сая төгрөгчөд чи дараагийн 7 хоногт чи 10 саятай бол. Энэ зөвхөн чамд зориулсан боломж. Та сонссон биз дээ? Нэг залуу яг тэгсэн байж. Ямар асуудалд орсон бэ гэхээр суглаа хоцсон байна. Мессеж ирж байна. Суглаа хэдэн саяг чинь хоцсон. 200-300 сая чинь. Тэгэхээр энэ зүгээр нэг залуу тохиолж байгаа л шүү. Энэ маш олон хүмүүс тохиолдож байгаа шүү. Тэгэнгүүтээ тэрийг баталгаажуулах бүх цугаар нь баталгаажуулж ус муцаар яриулаад бүх юм ягаал нөгөөтг нь компани өөрөөс үнэхээр хууль ёсны гэдгээ бүх зүйлээр нь баталж байна. Тэгээд дараа нь яжхээр одоо яг 200 сая төгрөг явуулах гэсэн чинь уучлаарай нөгөө татврын 20 сая төлөх хэрэгтэй болчиход байна. Тэгээ 20 сая төгрөгөө төрүүлээд төлчих юм бол 200 сая дансан чинь танк гэл орлоо. Яг одоо л хийхгүй болохоо байлаа. Яг одоо. Ариу та яахгүй л дараагийн хүн хүлээж байгаа шүү. Та. Яас адилхан сонсогч байна үгүй. Яг одоо. Ганцхан боломж. Тэгэнгүүт баахан мөнгө төгрөг зээлэнгүүт 20 сая төгрөг явуулаад тан дээд бүх юм байхгүй. Дахиж юу ч байхгүй. Дахиж холбогдохгүй, дахиж сонсохгүй юу 100 сая бүр 20 сая өрөнд орж тийм үү? Окей. Бас нэг юм түүхийг би сонсч ирсэн. Тэгээ манай нэг найз ярьжсэн. Юу болж ирсэн бэ гэхээр нэг холын хамаатны хүн хурж ирээд бүхэл бүтэн хамаатан саднуудыг бүгдийг хураад 100 сая төгрөг аваа авчихсан байна. Тэр эрэхтэй би хуурах гэж байгаа гэж ирээгүй. Хинч тэгж ирдэггүй. Харин тэр яаж ирсэн гэж гой машинтай, гой хувцастай, гой хүн. Хуржингүүтээ бүх хамаатан саднууд холын хамаатан уулзааг удцсан хүмүүс хараад бүгдийг өрөвдөж хайрлаад, бүгдийг хоолнд оруулаад, бүгднийг гэрээр н ороод орох болгондоо 200-300 мянган төгрөгөөр бэлэг авч өгөөл. Тэгээд сүүлдээ бүр тэр хамаатны нэг хүн бүр ингээд жоохон хэцүү амьдралтай байсан тэр хүний асуугтай. Энэ ах маань ийм хэцүү, ингэж болохгүй шүү дээ та нар. Энд би одоо машин аваад өгье. Али прус аваад өгье. Алиг 6 сая төгрөгөөр прус авч өгөөл. Тэнгүүд бүх хамаатсаа тунд дүүсэн. Хуйлраал унаад өглөж байгаа хгүй. Энэ шиг сайхан хүн байсангүй ямар сайн хүн бай. Тэгэл нөгөө хүн чинь яасан гэж дараагийн алхам нь болохоор хажууд хүмүүсийн дэрэг уцаар ярьж шít. Яасан гинэ? 2 машин хэд гинэ? Тийм үү. За. Би тийм одоо тийм зав байхгүй. Тийм. Яг хямдгал юм байна. Гэтэ надад чинь ингээл дараа нь зарж марж ах зав маавч олдохгүй угаасаа. Би авахгүй гэж. Тэнгүүд хажуудаас хүмүүс яасан аха? Ямар машины тухай яриад байна? Яг манай нэг найз машин дэрэг нэг юм компани юу яаж байгаа юм байна л агтлж байгаа юм байна. Одоо их үнэтэй машин байна. Нэг машин ер нь зах зээлийн ханшаа 100 сая юм байна л да. 2 машин надад 50-аар өгч гэж байна. Тэгээ би авахгүй л гिचлээ. Яах юм? Одоо би одоо тийм зав байхгүй. Ямар би амьдрал хэцүү байгаа биш. Тэгэхээр би авахгүй л гिचлээ нөгөөд л. Бид нар авч болох уу? Та нар харин би яриад өгөө яах вэ? Тийм шүү дээ. Гүгэн чи 100 сая шүү дээ.
Ойлгож байна уу? 2 машин 50-50-аар 100 сая. Тэгээ яг та нар яг зарах юм бол доорож 200 саяг л олно л доо угаасаа тийм ба. Өөртөө л мэдэхгүйс. Бид нар 100 сая гаргаад өгчөө. За тэгээд окей. За. Ингээд өгсөн нөгөөдгийг авсан цаашаа манай хүн болчлоо гэж за ахыхаа данслаа мөнгө шилжүүлж яахан тэгээд надад асуудал шийдчихэд иргээ явсан. Байхгүй буда. Байхгүй. Тэгсэн тэр нөхөр унжаасан машин худлаа хүний машиныг төр авч унсан байна. Тэгвэл хүнээс нэг 30 сая төгрөг хэдэн сая төгрөгнөө худлаа яар зээлж авсан байна. Тэр мөнгөөрөө өөрийгөө гангалангуудаа тэр мөнгөөр яасан хүмүүс юм хайсан ба шүү дээ. Ойлгож байгаас айхтар уу. Би кинонд л үзчихсэн л та. Тэгсэн чинь амьдрал дээр тэр чинь болдгийм байна. Наа чинь Монголд болоод байна. Би дахин хэлье. Хинч би таныг хуурцсан гэж ирдэггүй. Ямар ч муу зуршил таныг домтон болгоно гэж ирдэггүй. Харин юу гэдэг гэж? Нэг л удаа. Ганцхан удаа. Нэг л яавал гэж тээ. Сүртэй эр хүн байж өссөн хойноо. Сонсчихсэн үү? Нөхцөл байдлын дагуу. Тэгээд яг л тэр мөчд яг энийг л хийхгүй бол яг бүх юм дуусах гэдэг юм шиг. Яг одоо л тэр 100 мянган шилжүүлэхгүй юм бол алдах гэдэг юм шиг. Тэ 500 мянга. Сатаны өрхөнд өнөөдөр олон итгэгч нар яг адилхан унаж байгаа. Тэд ялагдлыг амсдаг. Яг юм. Одоо гайч буруу сургаалууд хүртэл энэ айдсаар дамжуулж. Хэрвээ манай сүмд явахгүй бол тэр 144 мянган хүний нэг болохгүй тэгэл өөрөө үхэхэд тамд хаягдана. Манай амьд сүм тэгээ буруу байсан юм. Буруу. Итгэлээр аврагдахгүй юм би. Аврагдана гэхдээ манай 144 мянган хүний нэг болох гэсэн. Айц. Алдах гэдэг нэгсэн айц. Окей. Юмгүй хоцрох гэдэг. Манайхан чинь тийм өрсөлдөх сэтгэлгээтэй хүмүүс байгаа шүү дээ. Төрүүлж хүнээс төрүүлж ямар юм авах гэдэг юм. Тэгээд ингэж ярьдаг байхгүй. Ер нь яг би нэг олон хүнд хэлээгүй шүү. Уянгайгч. Би танд л хэлж байгаа байхгүй юу? Уянгайгч. Таал би яг таныг зөндөө ботдог байхгүй уянгайгч. Танд л юм боломжийг өгч байгаа байхгүй зүгээр. Таал уянгайгч. Та яг зөндөө нэг яг миний хонос хөөцөлтөд энэ боломжийг асуугаад зөндөө хүмүүс явж байгаа. Гэхдээ би зүгээр танд л өгөх гэдэг байхгүй. Зүгээр л 50 сая төгрөг өгч. Тэгэл игч минь та шууд 300 сая төгрөгтэй болно. Танил уу? Анөхтөө хизээч ийм бүх хор. Муурын сүнс хизээч танд үнийг хэлж ирдэг. Худлаа ярьж ирдэг. Хуурамч. Өнөөдөр хамгийн их муурын сүнс бидний одоо ямар хандлага дээр тоглоод байдаг вэ гэхээр шунал, амархан арга замаар баяжих гэсэн хүсэл. Энэ дээр нь тоглодог. Ер нь та нар нэг зүйлийг мэдхүү. Ер нь хүнийг хүн болгодог. Хүнийг хүн болгодог. Чухал хэдэдэн зан чанар байдаг байхгүй юу? Энэ бол хүн байхад нь. Юу гэхээр хүнлэг байх, өгөөмөр байх, үнэнч байх, эх оронч байх, ахмад настай хүмүүсээ хүндэлдэг байх, хөдөлмөрч байх. Энэ чанарууд олж байна. Хүнийг хүн болгодог. Тэрс математикийн тоо биш. Тоо хизээж таныг хүнлэг болгохгүй. Хим физик таныг хүнлэг болгохгүй. Өнөөдөр бид нар боловсралтай болно гэдэг зөвхөн тоогоор юм уу, физик юм уу, химээр юм уу, эсвэл дүнгээр бодож байвал энэ тэмч биш. Мэдлэгтэй болж болно. Мэдээж би энэ энэ хичээлүүдийг би буруутгах гэж хэлээгүй л дээ. Энэ бид нар суралцах хэрэгтэй зүйл мөн. Гэхдээ яг хүн байх гэдэг бол саяны чанарууд гэдэг. Хүнлэг байх, өрөвч, өгөөмөр байх. Тийм үү? Энэ чанарууд яаж бий болно гэж, энэ хаанаас бий болно гэж энийг бид нар сурдаг зүйл байхгүй. Тэрс энэ нэг өдөр гинт өгөөмөр болдог биш. Энд суралцдаг, хаан суралцдаг гэж гэр бүл дотор. Өнөөдөр эцэг их байхын хамгийн чухал үүрэг юу гэж хүүхдүүдэд үнэтэй сургууль явуулах биш шүү дээ. Хамгийн чухал үүрэг гэж гэртээ хүнийг бий болгох байхгүй. Өгөөмөр хүнийг бий болгох. Өрөвч хүнийг бий болгох. Хүнлэг хүнийг бий болгох. Тусалдаг хүнийг бий болгох. Өнөөдөр бид гэртээ хүнээ бий болгож чадахгүй мөртлөө үнэтэй сургуулиуд руу явбал багш нарыг загнаад л буруутгаад янз бүрээр хэлээд л улсын сургуульд явуулсан уурлал, үнэтэй сургуульд явуулсан уурлал, нэг л их хөмсгөө загсан эцэг их дэргээр нэг л ийм их хүн төлөөд байхад чанал гэл юм. Hey, come on. Таны мөнгө зүгээр энэ хүүхдүүдийн толгойд мэдлэг болж орчиж байгаа.
Тэр авсан мөнгөөрөө тэд нар зааж байгаа. Харин тэр хүмүүс таны хүүхдийг хүн болгох үүрэг байхгүй. Таны хүүхдүүдэд мэдлэг олгох үүрэгтэй. Харин таны үүрэг юу гэж хүн болгох хүүхдэд. Хүүхд нь хүмтэй өрсөлдөх үед өрсөлт. Манай хүүхд доош орохсгүй. Доош орж болно. Манай хүүхд алдахсгүй, алдаж болно. Манай хүүхд ийм одоо чадваргүй байж болохгүй. Үгүй чадваргүй байж болно. Чадвар сурч болно. Нөхдөө бид нар хүнийг гэртээ бий болгодог гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Хүүхд эхийн хөвлөд бүрлддэг. Хүний дотор хүн бий болдог байхгүй да. Хүний харилцаан дотроос хүн төрдөг болохоос биш. Тэр хичээлийн тэр ширээний хард суугаад хүн болдгоо шүү дээ. Тэм учраас нөхдөө энэ Бурхны бидэнд өгсөн энэ гайхамшигтай энэ боломж нэгсэндээ ямар боломж гэхээр өнөөдөр бидэнд ийм эрх чөлөө байна. Өнөөдөр бид нар Монгол орнд эрх чөлөөний дотор амьдарч байна. Мэдээж маш олон зүйлс бидний хувьд дутагдaltaй харж байгаа. Олон зүйлсийг бид нар илүү хөгжөөсөө гэж хүсэж байгаа нь үнэн. Гэхдээ л өнөөдөр бидэнд ямар их боломж байгаа вэ? Та мөнгөгүй учраас хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэсэн үгийг сонсож байгаа бол энэ үнэхээр харамсалтай. Хүүхдийг хүмүүжүүлэхэд мөнгө ямар ч хамаагүй үнэндээ. Харин хүүхдийг эрхлүүлэхэд айгуул мөнгө хэрэгтэй болж магтахгүй шүү. Харин хүн болохын тулд үлгэр дуурайл хэрэгтэй байдаг. За, уучлаарай, сая мэдлэг тусламжаар болонд орчлоо. Сорилт бидний амьдралд заяа. Ил ирдэггүй зарим сорилт. Зарим сорилтууд биднийг унгаах гэж ирж байгаа сорилтууд яг одоо, яг энэ нөхцөл хамгийн үнэмшилтэй, хамгийн чухал, яг одоо л хийх ёстой юм шиг бидэнд орж ирдэг баг. Харин ийм байдлаар өнөөдөр олон итгэгч нар өрхөнд орж байна. Тийм учраас би та бүхнийгээ эзний үгээр ятгаж байна уу? Хоёр дахь зүйл. Бурханаас асуухгүй шийдвэр гаргах нь ялагдлыг авчирдаг. Йохошуа 9:14 дээр хэлж байгаа. Тэгт нь Израильчууд хүнснээс нь хэсэглэн авч үдсэн боловч Яавагаас асууж лавлсангүй гэж. Яасан гинөө? Асууж лавлаагүй, Бурханаас асуугаагүй. Израильчууд гаднах дүр төрхөнд хуурдагдсан. Тэд өөрсдийн нүдэнд харагдаж буй зүйлдээ л итгэсэн. Нүдэнд харагдаж жихэн сонсогдож байгаа бүхэндээ итгэх нь гинэ юм. Йохошуа болон ахмадууд залбиралгүй шийдвэр гаргасан алдаа байсан баг. Тийм учраас Израильчуудын гаргасан алдааг бид нарыг харж байна. Бурханаас асуухгүй шийдвэр гаргасан. Тэгээ өнөөдөр та асууж байгаа пастор тэгээ Бурханаас асуу шийдвэр гаргана гэж яах юм? Тэгээл ингээ юм гаргахаар за эзэн минь би одоо шийдвэр гаргах гэдэг нь асууж байна. Би танаас асууж байна. За энэ өгөөмрийн талхыг авах юм уу? Энэ натрын талхыг авах юм уу? Бид нар ямар талх авах вэ гэдэг та өөрөө мэд заяа. Ямар оймс авах байж өөрөө мэд. Ямар өмд өмсгч ч хүртэл таны сонголт байх бол. Харин амьдралын чухал шийдвэрүүд нэгсэндээ таны амьдралын чиг, амьдралын чинь Бурхан дотор ятгсан итгэлийг чинь үн цэнтэй зөрчилдөж байгаа зөрчилдөөгөө зүйлсийн талаар сонголтын тухай ярьж байгаа. Ялангуяа өнөөдөр би танд юу хэлмээр гэхээр Бурханаас асуух гэдэг бол бид Бурханы үгтэй ойрхон байна гэсэн утгатай гэж ойлгох хэрэгтэй. Та Бурханы үгийг мэддэг байх тусмаа та Бурханы үгийн дагуу сонголт хийх боломжтой, шийдвэр гаргах боломжтой байдаг. Бурханы үг юуг таалдаг, юуг таалахгүйг та ойлгож байгаа гэсэн үг. Бидний ихэнх маань зүгээр нэг хэлэхэд ихэнх маань одоо ямар нэгэн шийдвэр гаргахаа за эзэн минь та надад үгээ хэлээ зэнгүүтээ дотроо бодож байгаа шууд бодлоор шийдвэр гаргах, шууд Бурханаас ирж байгаа үг үнэн гэхийг батлах боломжгүй гэдгийг бид нар ихэнх мэдчихэж байгаа. Харин бид нар юуг үнэн гэдгийг мэддэг гэж Бурханы үг бичигдсэн үг, логос үг, Библи үнэн гэдгийг мэддэг. Хэрвээ та Библийг мэддэг бол та гаргаж байгаа шийдвэр чинь Бурханы үгтэй зөрчилдөж байна үгүй юу гэдгийг мэдэх болно. Та тэргээ мэдж байгаа бол таны сонголт Бурханы үгийн төлөө эсвэл Бурханы үгийн эсрэг байгаа гэдгийг та мэдэх болно гэсэн үг. Гаднах төрх хуурамч үргэлж яагаад гэвэл энэ бол төр зүрийнх. Энэ бол төр зүрийнх. Гоо үзэсгэлэн төр зүрийнх. Тэ? Хүч чадал төр зүрийнх. Дуусна. Окей. Магадгүй та хэдэн жилийн өмнө өсөрж гараад өсөрж бодог байсан бол дараа нь өсрөх тухай бодож чадхаа бэлтгэдэг юм. Энэ өсрээд яг унана.
Гэрээ мэдэн тийм үү? Яг дими. Гэхдээ нөгөө энэ тархич нь ингээд чадах юм шиг бодоод байдаг байхгүй. Зүгээр гарчаач зүгээр л юм шиг шүү дээ. Нөгөө бие чинь хөгшөрж байгаа шүү дээ. Өдрөөс өдөрт чадахгүй болох үе байгаа. Гадаад байдал бол хуурамч. Харин Бурхны үгэнд итгэж сурах хэрэгтэй. Бурхан найдах хэрэгтэй. 3 дугаарт энд юу зааж байгаа гэхээр алдаа бүх зүйлийн төгсгөл биш гэдгийг харж зааж байгаа. Алдаа бүх зүйлийн төгсгөл биш юм аа. Йохошуа 9:26-аас 27 дээр харж байна. Ингээд Йохошуа Гевончуудыг хөнөөлгүй, Израильчүүдийн гараас хэлтрүүлв. Йохошуа тэр өдрөө л тэднийг Явагийн сонгосон газар дах дахлын ширээ болон нийт ард түмний түлээ хагалагч ус зөөгч болгов гэсэн. Тэд нар Гевончууд бүр амьд үлдээд зогсохгүй тэд нар Бурхны дахлын ширээнд үйлчлэх эрхтэй болсон байгаа. Тэд нар харь үндсэнд тэд нар бүр алагдах ёстой байсан боловч харин тэд аврагдсан юм аа. Харин энэ аврал нь юунаас болсон гэж үндэ тэд нар залмих ашигласан учраас биш. Таны зарим бодож магадгүй. Гевончууд хуурж мэхлээл өстой сайхан л тэгэл сүлдээ амьдралаа шүү дээ. Амьд үлдлээ шүү дээ. Бүр тэр сүм өмд Бурханых нь дахлын ширээнд үйлчилсэн гин. Тэр чинь боломжтой юм боллоо ч. Үндэ Гевончуудын хуурм мэхэлсэн тэднийг амжилтанд хүргэсэн юм бишээ. Харин Израильчүүдийн Бурханаас асуугаагүй нь алууснаа. Тэднийг амьд үлдээсэн байхгүй. Тэмчээс Израильчүүдийн яг л тэд бүх зүйл тэдний гарт байсан. Тэд Бурханыг мэддэг. Тэд Бурхандаа итгэдэг. Тэд Бурхантайгаа харилцдаг. Йохошуа Бурхантай ярьдаг. Бурхан Йохошуад үгээ хэлдэг. Ойлгож байгаас Йохошуагаар дамжуулж эзэн өөрийнхөө ажлыг Израильчүүдийн дунд хийсэн. Бурхан амьд Бурхан тэдний талд байсан. Гевончуудын талд байгаагүй. Гевончуудын залмихийг ерөөсөө магтаж сайшруулсан юу ч байхгүй энэ дээр. Харин тэд юуг зэмлсэн гэж Гевончуудыг ямар залтай байсан бэ гэдгийг сайшаагаагүй. Харин Израильчүүдийг ямар мунхаг байсан бэ гэж зэмлэж байна. Тэд Бурханаасаа асуугаагүй учраас. Тэдний Бурханаас асуугаагүй хийсэн үйлс нь харин Гевончуудад ашигтай болсон юм аа. Тэд зөвхөн амьд үлдээ зогсохгүй Бурханы дахлын ширээнд үйлчлэх эрхтэй болсон байдаг. Тэгээ Бурхан үнэхээр Гевончуудад нэгүүлсэнгүй хандсан. Тэгэхээр хин нэгний алдаа, одоо Израильчуудын алдаа бүх зүйлийн төгсгөл биш гэдгийг бид нар харж байгаа. Бурхан уурлаж Израильчуудыг тэднийг алдаа гарсан болоод та нар Гевончуудыг устгах ёстой байтал та нар ийм алдаа гарсан учраас та нар ч гэсэн устгах ёстой гэж Бурхан тэдний хэсэг хэлгнээгүү. Харин ч Бурхан маш нэгүүлсэнгүй. Израильчуудын алдаа, Гевончуудын алдаа аль алин дээр эзний нэгүсэл буусан байдаг. Тэмчээс ан өгтөд таны алдаа бүх зүйлийн төгсгөл биш шүү дээ. Өнөөдөр зарим хүмүүс алдаа гаргачаа төгсгөл гэж бодоод. Ингээл дуусаа. Одоо би ямар нүрээр? Одоо дуусаа. Одоо би дахиж цөмд очихгүй. Болоо. Хватит. Enough. Зөндөө тэнэгтлээ одоо болоо. Одоо би үннээрээ тэнэгтээд бүр тэнэгтээд амьдрнаа. Бүр урам зоригтойгоор явах гэдэг шүү дээ. Хэрвээ яг тэгж байгаа бол магадгүй та Есүст үнэхээр итгээгүй байж болно. Үнэхээр Есүст итгэсэн хүн бол тэгж явсан чинь нэг л явж болдгоо. Санаж гэнэ үү? Тэ. Би өнгөрсөн 7 хоног нэг хүнтэй уулзсан баг. Манай сүмийн хүнд. Явчмаар байдаг пастраа. Сүм дотор хаа зарим хүмүүсийг харахаар гомдхийн дургүрхийн. Гэхдээ явж болохгүй, яг гараад явахгүй болохгүй. Тэгээ зарим бүгэд явдаг байхгүй бүр ингээд хүчээр. Тэгээ явж байгаа хэдэн сар төрж байгаа буцаад ирдэг байхгүй. Тэгээ ирэхээр нь сүм нь хүлээж явах болов яах болов гэж эргэлздэг хүмүүс. Сүм үргэлж та нарт нээлттэй. Халелуя. Яг энэ Бурхны чуулга энэ бүх хүмүүст нээлттэй. Таныг хэрхэн тэнэгдэж ирснийг бид мэдсэн ч мдээгүй ч тэр нэг чухал биш. Эцэст нь Бурхан таныг харж байгаа. Халелуя. Бурхан үргэлж таны өмнө нээлттэй. Амен. Харин Бурхан биднээс нэг л зүйлийг шаарддаг. Гимшил. Тэнэгтээ чигээрээ сүм дотор яваадаг гэвгүй. Бурхан намайг байгаар навсан юм чи. Уунаа. Завхарнаа. Хуурнаа. Ой, come on. Хэрвээ үнэхээр Бурхан дотор амьдрмаар байвал наатуулаа зогс. Гимш. Нүглээсээ эрэг. Зүвийг ирж хаа. Амен. Бурханы үгийн дагуу амьдрахыг зорь.
Гэхдээ ямар ч алдаа, гим нүгэл, гимшилгүйгээр бидний амьдралд сайн үр дагаврыг авчирдаг. Нэгсэндээ сайнаар иргэдэггүй гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж бидний алдаа болон өөрийн үр дагавар авчирна байдаг. Гэхдээ гимшил нь Бурхны нэгүсэлд ор дахин эхлэх боломжийг бидэнд олгодог шүү. Өнөөдөр эндээс бид юу сурах вэ? Нүдэнд харагдаж буй зүйлдээ биш, Бурханд найд. Бурхны үгэнд найд. Харагдаж буй зүйлс бол хуурамч бөгөөд төр зурих. Хоёрдугаар Бурхны үг бол бидний амьдралын удирдамж, түүний үгийг үл тоох нь биднийг ялагдалд хүргэх болно. Та зүгээр Бурхны үгийг сонсохгүйгээр нэг гадаа төрөх байдлыг хараад л юм уу? Эсвэл сэтгэл хөдлөөд байгаа ч юм уу? Баахан ингэчмээрэн тэгчмээрэн Библи юу гэж хэлж байгаа вэ? Библи бидэнд юу зааж, Бурхан биднээс юу хүсэж байгаа? Бурхан намайг яаж амьдраасаа гэж хүсэж байгаа вэ? Гим нүглээсээ хэрхэн эргээсэй гэж Бурхан хүсэж байгаа вэ? Есүс Христ бидний төлөө амиа өгсөн шүү дээ. Есүс. Таны гим нүгэл дотор өгсөн байхад Есүс таны төлөө загалмаа зовлогдсон. Түүний загалмаа дээр үхэл амархан байсан гэж бодож байна уу? Есүс Бурхан юм чи хурж өртөө. За ирчлээ. Цовдлох чинь хэн цовдлох чинь? За цовдлохоор дуудах хүмүүс нүрээ дээрээ цовдлоороо. Окей. Тон ийм юм. За аваарай сүнсимэн за өглөө. За амиллаа цанц. Та нар ингэж төсөөлөд байна уу? Үгүй шүү дээ. Тэр ямар их шансан гэж та нар боддоо түүний хөлсөн цусан тусал болж унжээсэн гэсэн. Би дээр үе нэг юм шинжлэх ухааны номыг уншиж байгаа тэнд ингэж байсан. Миний санаж байгаа. Эмэгтэй хүн төрөх үед ийм тохиолдлууд байдаг гэж. Цөөхөн тохиолдол байдаг гинэ. Төрж буй эмэгтэй одоо тэр их өвдөлт энэ шаналаас болж одоо энэ судсан ханыг нэвтрэж гэлөө нэг ямар нэгэн арьс нэмийг нэвтрээд ямар ч тэгж цуссан тэм хөлс гарах, цустай холилсон хөлс гарч гэлөө. Ийм тохиолдлууд байдаг юм а гэсэн байхгүй. Би төрж үзээгүй учраас би мэдэхгүй л тэр өвдөлтийг. Харин би эхнэрийнхээ төрөхөд хажууд нь нэг удаа байсан. Манай 4 хүүхд төрөх би нэгдэн би яг хажууд нь байсч үзсэн баг. Тэгэхэд ямар их шаналж байгааг би харсан баг. Тэр бол би ингээд нэг тийм сонгож явал би төрдөг бол 10 хүүхд гаргана маргана гэж ирчүү тэгэд идэв шүү дээ. Худлаа. Угаасаа чадахгүй. Гэтэл Есүс Христ энд их шаналлыг амссан. Есүс бидний төлөө шаналсан юм а. Бидний төлөө тэр уйлсан юм а. Тэд өөрийнхөө биеийг бидний төлөө тэр үхэл тушаасан багт. Ямар ч нүгэл үлдэх хүн. Харин их эзний энэ яг агуу нэгүсэл дотор бид нэр түүний өмнө гимшиж эргэх боломжтой болгосон баг. Хүний алдаа бүх зүйлийн төгсгөл биш. Гэхдээ гимшин эргэх үед Бурхан бидний алдааг сайнаар эргүүлдэг. Нэгсээ сайнаар эргүүлнэ гэдэг нь алдаа маань зүв болно гэсэн үг биш шүү дээ. Харин тэр алдаа бидэнд өгж байгаа сургамж нь биднийг илүү сайнаар эргүүлдэг гэсэн үг. Ойлгож байгаа үстэй. Тэгэнгүүт яа зөндөө алдаа гаргачих. Тэр чинь эргээд сайн болно гэж хэлсэн шүү дээ. Үгүй ерөөсөө тэр санаа хэлээгүй. Хэлээд байгаа зүйл та ойлгож. Гимшил гэдэг бол бид нар алдаанасаа эргэж байгаа. Энэ эргэлт маань өөрөө эзний дотор бид нэр сайныг үлдэж зүвийн замаар алхах эхлэл болдго юм аа. Тэр өнөөдөр Гевончуудын хийсэн үйлдэл, Израильчуудын хийсэн үйлдэлээс бид суралцж байна. Гэхдээ бидний хамгийн чухал сурж байгаа бол Израильчууд. Тэд нэр хуурц. Тэд нар Бурханаас асуугаагүй. Энэ бол тэдний хувьд алдаа байсан. Тэр Бурханыг ирж хайгаагүй байхгүй. Тэд нар ялтандаа бардсан байсан. Бид нар чадж байна, бид нар мэдж байна. Болж байна. Харин Бурхан тэдэнд дахин сануулсан. Та нар болоогүй байж штэ гэж. Тэр андагтөө эцнээ хэлэхэд бүгд Бурханы үгтэй ойрхон бай. Библийг мэддэг бай. Бид нар Библийн эсрэг хийх эсвэл сонголт бүхнийхээ өмнө бид нар хурж эзний өмнө асуун залбирчээ. Эзэн миний сэтгэл энэ үгийн эсрэг байх гэдэг. Миний зүрх, миний сэтгэл хөдлөл эсвэл миний энэ мэдрэмж маань Бурхан таны үгийн эсрэг байх гэдэг. Харин эзэн надад хүчийг өгөөч гэж. Би таны үгийн дагуу би сонгомоор байна. Таны үгийн дагуу би шийдвэр гаргамаар байна. Тийм ээ эзэн минь яг одоо миний зүрх сэтгэл болохоор надад таалагдж байгаа зүйлийг хиймээр байна. Миний махан биеийн хүсэл тачил яг одоо энийг хүсээд харин Бурхан би таны үгнээс сурч байна. Би
гадаад байдал. Би мэдрэмжиндээ би захирагдмааргүй. Би Бурхан таны үгэн захирагдмаар. Сул дорой над хүчийг өгөөч гэж бид нар Бурханаас гуй сурах хэрэгтэй. Тэгвэл ялалт үргэлж бидний тал байх болно. Бүгдээрээ ялж амьдрцгаая. Бурханы үгтэй хамт ялъя. Амен. Бүгдээрээ босцгоё. Халелуя. Бүгдээрээ хажууд донд хэлэх. Ялаарай та гэж. Ялын шүү. Амен. Ялж амьдраарай. Өнөөдрийн бид нар нөгөө ялалт амжилтын тухай ярихад дандаа хамгийн энгийн хамгийн илбэг тохиолдол зүйл дандаа л нөгөө мөнгө санхүү тэгэл нүдэнд харагдаж гарт баригдах зүйл байдаг. Тэгээд тэрийг хараад зарим хүмүүс энэ өстө сайн амьдарч байгаа хөө яасан тэдэн машинтай. Тийм үү. За энэ бүр илүү амьдарч яасан. Энэ тэдэн хаустай. Мэдээж та нар хаустай ч юм уу олон машинтай байхыг би буруутгаж хэлээгүй юм уу. Харин зүгээр энэ бүхнийг давсан зүйл бидэнд байгаа. Энэ нөхөр Бурхны үгэнд би дуулууртай байсан гэсэн үг. Энэ бол бидний жинхэнэ амжилт өгөө бидний ялалт байх болно. Би Бурхны үгэнд дуулууртай байсан шүү гэж. Би Бурхны өмнө тийм ээ би золиос гаргасан шүү гэж. Тийм ээ би өөрийнхөө хүсэл тачаалыг би хумж харин Бурхны үгийг би сонгосон шүү гэж. Би гим нүглийнхаа эсрэг гимшиж, гим нүглийнхаа төлөө гимшиж Бурхны тэр уучлалыг би хүлээн авсан шүү гэж. Би нүглээ дахин давтахгүй байснаар би Бурхныг алдаршуулсан шүү гэж. Бурхны өмнө би эрүүл, зөв, итгэлийн амьдралаар алхах хүчтэй байгаа шүү гэж. Бурхны үгнээс ирсэн хүч байгаа гэсэн. Энэ итгэл бидэнд байх хэрэгтэй. Одоо энэ хүүхдийн баяр. Одоо өнөөдөр хүмүүс баярлал, маргааш баярлал, маргааш амралтын өдөр. Тэгээ би нэг юм хальтал сонслоо энэ тэндээс. Зарим газар зарим хүмүүс чинь гэр бүлэрээ хүүхдийн баяр маяг тэмдэглэдэг гэж шүү. Тэгээд нөө насан туршид нь бүгд уугаад дуустдаг гинэ дараа. Дараа нөгөө хүүхдүүд нь нөгөө донгоцсон нөхдүүд чинь гэртээ хүргэдэг юм байна л да. Ямар харамсалтай вэ? Ядаж хүүхдийн баяраа хүүхдүүдтэй нэг үлгэр дуурайл үзүүлчих. Тэр цагийг бодчихгүй тий. Зүгээр л яаж өөрийнхөө таашаал нийцсэн зүйлэн тэрийг л хийхийг зорж идэг. Бүх юмыг ашиглахад бэлэн. Ямар том эго вэ? Тав хичээлтэй. Ямар агуу хүмүүс вэ? Тэгээ тэрийг яг агуугаа бодоод ичээс өөрсгөн. Хүүхдийн баяраар уугаад би яасан гэж би Мартаар ихнэрээ баярлуулж ингэ тажуугаар би уугаад. За зэрэгэн байж явах би уун угаасаа. Тэгээд би инээдийн баяраар 4 сар энд бас уугаад. Хүүхдийн баяраар уугаад. Майныг нь би бас уусан юм биш. Юу бахарах юм бэ? Энэ зүгээр та ямар их тэнэглэл вэ? Тэн уучлаарай. Тэ одоо юу хөө төөргөл донд амьдарч байгаа гэдгийг л харуулж байгаа шүү дээ. Энэ бахарах юм юу ч байхгүй. Харин ч би юу гэж бодож байгаа гэж мага насны хүүхдүүдтэй байгаад ачаанаа та баярлуулж байгаа бол бүгдэнд нь бэлэг өгч. Илүү дахиад нэг 4 бэлэг авчих. Тэгээ бүх хүүхдүүдэд бэлэг өгчөөд. Тэгээ дараа нь хүүхдүүдэд хэл. Энэ бэлэг хинийх гэж хүүхдүүд хэл. Минийх минийх өвөө минийх аава минийх гэлдэг. Үгүй танах биш. Энэ бэлэг аваагүй хүүхдүүдэд зориулсан бэлэг. Бүгдээр хамтдаа гэр бүлээр яваад бэлэг аваагүй хүүхдүүдийг олоод энэ бэлгийг өгье гэж. Энэ өдрүүд бол үлгэр дуурай үзүүлэх өдрүүд. Өгөөмөр байхыг заах өдрүүд. Тэрээс хүүхдүүдтэй энэ өдрүүд яаж архитаж болдгийг харуулдаг өдөр биш. Эмчээс анагтай энэ өдрүүдэд хүүхдүүдийн төлөө юм хий. Хүүхдүүдийн төлөө юм хий. Тэрээс тэдний нэрэн дээр өөрийгөө баясгах, өөрийнхөө архишхийн төлөө юм бүү хийгээрэй. Бүгд хам залбирцгаая. Есийн өмнө залбирцгаая. Тэгээ өнөөдөр үгийн дагуу залбирая. Өнөөдрийн үг бидэнд юу гэхээр нүдэнд харагдаж буй зүйлстэй биш Бурханд найдах тухай. Тэгээ Бурханы үг бидний амьдралын өдөрдмж байх тухай. Тэгээ хүний алдаа бол бүх зүйлийн төгсгөл биш. Өнөөдөр та амь цэрүүн байна гэдэг нь танд дахин боломж олгож яана гэсэн үг шүү Бурханы. Энэний төлөө Бурхан талархаараа. Тэгээ өнөөдөр Есийн өмнө залбирцгаая. Эзэм нь танаас асуухгүйгээр таны үгийг уншилгүйгээр шийдвэр гаргахгүй байхад намайг сургаж өгөөч гэж. Амьдралдаа хийх бүхий л чухал шийдвэрүүд минь таны үгтэй хамт байгаасаа, таны өдөрдмжтэй хамт байгаасаа. Би зөвхөн ашигийг харж биш, би зөвхөн сэтгэл хөдлөл мэдрэмжээ дагаж биш. Бурхан таны үгэнд дуулууртай байж би
шийдвэр гаргаж сургаж өгөөч гэж бүгд хамт залбирцгаая. Халелуя. Оо рабабашикиларамаса. Халелуя. Эхэзэн минь танд баярлалаа. Энэ гайхалтай өдрийн төлөө баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Та бол хаалынхаа та бол эзний эзэн билээ. Бид нүгж байгаа боломж бид нүгсэн өрөөлтний төлөө баярлалаа. Халелуя. Бидний их эзэн минь бид таны өмнө залбирanгуйч эзэн минь өнөөдрийн үгийн даа. Бид нар хуурдахдаггүй байхад нь туслаач. Эзэн бидний нүдэнд харагдаж ихэн сонсогч байгаа гой зүйлс эсвэл бидний махан биеийн хүсэлд ачаал эсвэл мэдрэмж эсвэл бид нар ямар нэгэн ашиг хонжооны төлөө шийдвэр гаргадаг биш. Эзэн минь бид нар танд таалагдсан таны өмнө зөв байх тэр шийдвэр гаргахад нь туслаач. Бурхан минь таны үг бол бидний өдөрдөмж байх бол. Үнэхээр Израильчууд танаас асуухгүйгээр шийдвэр гаргах үед тэд нар маш том алдаа гаргасан бил. Та тэдний алдааг уучлж эзэн минь та тэдэнд дахин боломж өгсөн бурхан билээ. Өнөөдөр ч эзэн минь та бидний алдааг бидний нүглийг уучлаач. Бидэнд дахин боломж олгооч гэж танаас залбирanгуйч эзэн минь. Эзэн минь таны өмнө зөвөр шударгаар үннээр амьдрахад та бидэнд хүч чадлыг өгөөч. Үнэхээр та туслаарай эзэн минь. Эзэн минь та бидэнд өөрийн хайр нэгүслээ үзүүлж биднийг аварсан билээ. Таны аварсан энэ аврал дотор бид нар жинхэнэ таны тааллыг болсон. Таны таалал доторх хүү охин байж амьдрахад нь туслаач гэж залбирanгуйч. Их эзэн бид нар үнэхээр ялалтай амьдрмаар. Эзэн таны үгийн дагуу бид нар ялалж давуулан дийлж амьдрахыг хүсэж байна эзэн. Энд байгаа хүн бүр жихэн ялагч байгаасаа залбирanгуйч эзэн. Таны үг дотор бид нар ялагч бай. Таны дотор бид нар ялагч билээ эзэн минь. Танд баярлалаа Иесус. Бүх алдыг танд өргөж байна. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй хандах болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эзэн Есүсийн нэрээр эцэг хүү ариун сүнсийн нэрээр би өрөөн залбирлаа. Амен. Амен. Халелуя. Эзэн ивэг өөр хүүхдүүдээ сайхан баярлуулаарай. Ач зээнэрээ сайхан баярлуулаарай. Сайхан үлгэр дуурайл болоорой. Зүвийг заагаарай. Бүгдээ их толгойд дуулцгаая. Хэрвээ та анх удаа ирсэн зочин байвал уртлыг нэн дээд суунаа гэж таныг үрж байна. Маш их баярлалаа.